За 5 жилийн ажлын засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлээр доктортой хөгжил, за хүртээмжтэй өсөлт, за зохистой хөдөлмөр эрхлэлтэд олон улсын бас хэрэглэгдэх нэр томьёо. За бидэнд бас нэгдсэн үндэсний байгууллагын бүр их гишүүний хувьд хүлээсэн үүргийн дагуу бас нэлээд хэдэн үг өсөг санал хэмжих нэгжүүдийг оруулж ирсэн нь сайшаалтай байна. За нэлээд олон хэмжих нэгжүүдийг харж үзсэн бас тодруулах ийм зүйлүүд бол байна. Цаашдаа яг ер нь нэг тийм зарчмын санал гаргахад их хурлын гишүүд маань ингээд ийм том хэмжээний бичиг баримтуудыг заавал чуулганыхаа танхимд сууж байгаа бүгдээрээ асуугаал ингээд цаг авихаас илүү тухайн үед нь холбогдох яам мэрэгчлэнүүдээс нь тэр захимаар үүд юм юугаар асуугаад за энд бол харин тэр хэмжих нэгжүүдийнх нь хувьд гэдэг юм уу бодлогын тодорхой асуудал дээр нь мэтгэлцчихвэл бас илүү зүгээр юм болов уу гэж бас бодогдож байна. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бас цаашид бид нар бол анхаарах хэрэгтэй байна гэж бол хэлмээр байна. За эх 5 жил нэг хүнд ноогдох дотоодын бүтээгдэхүүн $10,000 гэдэг бид нар энэ хэмжиж байгаа үзүүлэлттэй ч гэсэн бас нэг бодож үзмээр байгаа юм байна. Нийт эдийн засгийн хувьтай холбоотойгоор л өсдөг. За нэг иргэн дунджаар нийгмийн бүлгүүдэд хуваарлагдж байгаа орлогууд нь яаж өсөх үү гэдэг Gini индекс гэдэг юм уу тийм үзүүлэлтүүдийг авч үзвэл илүү оновчтой байдаг. Тэгэхээр энэ дээр дахиж наривчилсан үзүүлэлтүүд буюу хүртээмжтэй эдийн засгийн өсөлт гэдэг дээр ямар үзүүлэлтүүдийг авч үзэхээр байгаа вэ гэдгийг хэлмээр байна. За орон сууцны асуудал дээр бас орж орлогод нийцсэн орон сууцыг 68,000 төгрөгнэ гэж байна. Жилд нэг 12 орчим мянгад орон сууцнд орох юм байна. Тэгэхээр энэ тал дээр бол төлхөө ямар бүлгүүдийг авч үзэх вэ гэдэг дээр бол асуумаар байна. Орон сууцны корпорац банк байгуулна гэдгийг бол бас дэмжиж байна. Бид нар ингэж явахгүй бол зүгээр зах зээлдээс жирийн иргэд орлого багтаа багш эмчнэр гэдэг юм уу жирийн ажил хөдөлмөр эхэлж байгаа хүмүүс зах зээлийн үнээр орон сууц худалдаж байгаа гэхээр үндсэндээ бол болохгүй байгаа. Саяхан нэг залуу надад хэлжээ багш. Би 10 жил нэг орон сууцнд орох гээд мөнгө цуглуулад нэг 20 гаруй сая төгрөг болсон чинь энэ хугацаанд дахиад байр авах гэсэн чинь нөгөө байрны маань үн бас ингээ өсчлөө гэд. Тийм учраас яа харахгүй н орлогод нийцсэн орон сууцны бодлогыг бид давхар авч явж тусгаалan авч үзэхгүй бол бас болохгүй гэдгийг бас төрөлжүүл хэлмээр байна. За нэг ажлын байрыг бий болоход ойролцоогоор $10,000 орчим гэдэг юм судалгаа бол байгаа. Доктортой ажлын байр. Тэгэхээр бид нар яг ийм ажлын байруудыг бид нар бий болох хэрэгтэй. Ингийн тулд зүгээр нэмэлт саналууд байгаа. Сум болгонд бид нар бол үйлдвэр барьж бол чадахгүй. Тэгэхээр ядаж төрөлжүүлээд 3 сумын дунд төрөлжүүлсэн жижиг үйлдвэрүүдийг бий болгоод за мөн 3 сумын дунд хийж байгаа бүтээн байгуулалтууд гэдэг юм уу. Ядаж нэг барилгын баригадыг бий болгоод тэнд нь доктортой ажлын байруудыг бий болгодог мэрэгсэн ийм зүйлүүдийг бий болгох гэдэг юм уу. Ийм детачилсан төлөвлөгөөнүүд бас бидэнд их чухал байгаамаа гэдгийг бол бас хэлмээр. Тэгэхээр энэ тал дээр манай саяхан төсөв батлагдсан олон гишүүд маань тойрогдоод янз бүрийн төслүүд тавигддаг. Энийг тухайн нутгийн орон нутгийн иргэд нь хичнээн ажлын байр бий болгож оролцох бай гэдэг ийм зүйлүүдийг энэ төлөвлөгөөн дээр бас нарийн оруулж өгвөл их сайн болно гэдгийг бол хэлмээр байна. За дотоодын аялал жуулчлалтай холбоотой хэлэхэд бид нар үйл болонгууд хүүхдүүдэд аваад бид нар чинь маш их гадагшаа явдаг болсон байна лээ. Маш их хэмжээний валют гадагшил. Тэгэхээр энэ өвлийн аялал жуулчлалыг бий болгож энэ хүүхдийн амралтуудаа зэрэгцүүлээд дотоодын аялал жуулчлалыг нэмээд доллар валютаа авч үлдээд дээрэс нь аялал жуулчлалынхаа салбаруудыг дэмжиж ингэж явах бодлогыг бид нар бол хийх юм чухал. Энэ дээр яг ямар төлөвлөгөө байна вэ гэдэг зүйлийг асуумаар байна. Тэгээд тодруулъя. За, ерхий сайд Занданч дээр. За, ер нь дэлхийд даяар нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улсууд бараг бүгдээрээ нэгдсэн доктортой хөгжлийн зорилт хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан. Энэ бол бас дэлхийн нийт нэгдсэн үндэсний байгууллагын өмнө хүлээсэн Монгол улсын үүрэг учраас энэ 17 зорилтын хүрээнд түүний шалгуур үзүүлэлт хүрх үр дүн түвшинтэй уялдуулж энэ хөтөлбөрийг боловсруулсан. Тийм учраас доктортой хөгжлийн зорилтууд, за доктортой ажлын байр, доктортой хөгжлийн үндсэн үзэл санаанууд бол энд дэлхийн нийтийн чиг хандлагатай уялж суусан. За магадгүй 2030 оноос үнэлээд сая бас очроо төвшинч асууж байна. Дэлхийн нийтээр 2030 онд хүрэх зорилтондоо хүрэхгүй болсон. Тэр 17 зорилтууд биелэгдэхгүй нэгдийг нь тодорхойлж нэгдсэн үндэсний байгууллага сая ерхий чуулган дээр ч гэсэн эрчимжүүлэхгүй 2030 онд хүрэхгүй нь энэ бол дайн байлдаан, ковид, олон улсын нөхцөл байдал
үнэ хан шин бүх нөхцөл байдлаас шалтгаалаад дэлхийн нийтээр энэ 2030 он хүртэл доктортой хөгжлийн зорилтод хүрэх одоо нийтлэг зорилттой хүрч чадахгүй болж байна. Ялангуяа хүний хөгжлийн түвшин, ядуурлын түвшин гэх мэтлийн үзүүлэлтүүдээр бол дэлхийн нийт том сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа. За Монгол улсын хувьд бас энэ байгалийн баялагаас гэхэд хараат байдалтай болсон эдийн засгтаа төрөлжүүлж томоохон реформ урт хугацааны бодлого хэрэгжүүлж бид энэ байдлаас гарч ажлын байр бий болгодог, ажлын байрыг дэмжсэн хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох шаардлагатай. Энэ inclusive economy гэдэг нь. Тэгэхээр уул уурхай бол илүү хүртээмжтэй эдийн засгийн салбар биш. Ягаад гэвэл тэрний үр өгөөжийг төр татвараар уул уурхай бизнес илүү төлөвч байдаг. Тэгээ нэг төр дахин хуваарлах болохоор энэ авилгал ялах бол олон асуудалтай тулгараад байдаг. Харин хөдөө аж ахуй аж үйлдвэрийн салбар бол ажлын байр бий болгодог илүү инклюзив буюу тэр хүртээмжтэй эдийн засгийн салбар. Ийм учраас энэ 5 жилийн үндсэн чиглэлийн гол зорилт бол доктортой ажлын байрыг бий болгодог тэр салбаруудаа дэмжсэн ажлын байр бий болгосон төр биш доктортой ажлын байрыг бий болгосон энэ салбараа дэмжих чиглэж байгаа. Энэ нэг өдөр хийчих асуудал биш. Татварын эдийн засгийн өөрчлөлт чадварын олон одоо өөрчлөлтийг хийж бид энд хүрнэ. Ингэж үйлдвэрчний хөвлөл жинхэнэ утгаараа хөгжинэ. Одоо манай үйлдвэрчний хөвлөл гэсэн шинжлэгдэх ёстой байл. Аль 1994 оны хуулиар яваад идэг ажилчин анги байхгүй үйлдвэрчний хөвлөл болчиход байгаа байхгүй. Тийм учраас энэ бодлого ч гэсэн үйлдвэрчний хөвлөл дэмжиж бид хөдөлмөрийг дэмжсэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, өстой дундаж давхар бий болсон одоо ажлын хүчин ажилчдаа дэмждэг ийм өөрчлөлт хийх явдал бол 5 жилийн үндсэн чиглэлийн гол зорилт байх ёстой. Ингэж бид нэг халамжаас хөдөлмөрт гэдэг үрээ. За Эрдэнэт гишүүн 1 минут сонгоё. Тодруулъя. За тэр ажилчин ангийн хувьд одоо би бас нэг санал хэлэх гээд байгаа юм гэсэд нөгөө манай ажилчдын тогтвор суурьшлийн асуудлыг чухалган. Бид нар маш олон хүнийг бэлдэж байгаад гадагшаа алдаж байна. Өөр салбар хооронд алдаж байна. Банк санхүү уул уурхаан сороод аваа явчихж байна. Тэгэхээр тэрийг дагаад өөр салбарууд нь чадахгүй унаад байдаг. Тийм учраас энэ хувь төр гэлэхгүй ялангуяа энэ төрийн өмчийн компаниудыг ховжлох дээр гадаадын зарим улс орнууд ажилчтай болон энэ баялагийг шударга хуваарлах, ажил хөдөлмөр эхэлж байгаа хүмүүсийг дэмжихэд тодорхой хэмжээний давуу хувьцаануудыг ажилчид нь өгдөг. Үйлдвэрээсээ гараад явах юм бол тэрийг буцаагаад авчдаг. Ийм бодлогуудыг бас бид ингэж хийж нөгөө баялагийг шударга хүртээхэд бас ийм аргуудыг хэрэглэх тал дээр бас хэрэгжүүл тун зүгээр байгаамаа. За тэр ахмадын тэтгэврийн хувь дээр бол одоо хэлэхэд тэр тэнцвэржүүлж нэмэх гэдэг нь бол одоо би таны саналтаа бол бас санал өргүүлсэн эдийн засгийн өргөдлийн байнгын оронд бас тийм санал гаргасан тэрийг бол дэмжиж байгаа гэдгийг бас хэлмээр нь. Аялал жуулчтай холбоотой саналыг бол нэмж хариулвал бас сайн байна. За Зандаа Шатар юугэсэд. За гүйцэж хариулъя түрүүн цаг амжаагүй учраас за дундаж давхаргыг 20% нэмэгдүүлнэ гэж хөтөлбөрт орсон. Энэ бол үндсэндээ үйлдвэрчний дэмжинэ гэсэн үг. Үйлдвэрчний хэвлэл шүү дээ тийм ээ. Жиний коэффициентийг тэг 129 байгааг тэг 125 болгож орсон байгаа. Жиний коэффициент буюу орлогын ялгааны коэффициентийг. За үндсэн чиглэлийн хавцлалтын 3 дугаар хавцлалтын 4.413-д орон сууцчлалтыг дэмжиж одоо бид орон сууцчлалтын банк байгуулахаар төлөвлөж байна. Багш эмчнэрийг дэлгэрэнгүй хамааруулсан 2024 онд 12,150 ажлын хөтөлбөрт хамрагдсан тоо орон сууцны хөтөлбөрт хамрагдсан орлого нийцсэн хөтөлбөрт хамрагдсан тоо 12,150 байгааг 68,654 хөтөлж. Орлогод нийцсэн орон сууц. Түүнээс нийт орон сууцны хэмжээ бол олон байна. Орлогод нийцсэн хямд өртөгтэй орон сууцчлалтын бодлогыг хэрэгжүүлж багш ажилтныг хамруулахаар төлөвлөж байгаа гэдгийг онцлоё. За мөн аялал жуулчлал болон аялал жуулчлалын салбар болон нийт үйлдвэрчний хэвлэл маань шинжлэгдэх ёстой гэдэг нь